За манай Dark in Bay подкастын маань 7 хоногийн дугаар эхэлж байна. Тэгээд шинээр сонсож байгаа хүмүүс байвал Dark in Bay гээд үнэн болсон бодит аимшигын явдлууд ярьдаг подкаст байгаа. Тэгээд 7 хоног болгоны 4-р өдөр болгон бит хоёр гаргахыг хичээдэг. Тэгээд эхлэхээс өмнө дахиад нэг юм хэлэхэд subscribe дараарай, notification-ээ on болгоорой гэж хэлье. За тэгээд хэрэгээ ярьж эхлэе. За өнөөдрийн ярих байгаа хэрэг Скотландын Fife-д болсон 3 хүүхдийн ээж 54 настай Carol Taggart-ийн тухай ярина. За Carol-ийн бага нас нь бол их аз жаргалтай өнгөрсөн. Тэгээд багасаа л их дуулж бүжиглэх дуртай. Тэгээ найзуудтайгаа гарч орох дуртай. Тэгээ клуб орохдоо бол нэг тэгж их уугаад байдгүй бүжиглэхчл ер нь ордог. Тэгээ найзуудынхаа дунд бол их нилээн нэрүндтэй. Тэгээ дээчг нь л ингээл ууцсан байхад найзуудтайгаа ингээл байнгын араас нь хараал явж идэг. Тэгээ Carol 20 настай байхдаа нэг залуутай танилцаж тэрнтэйгээ гэрлээд 2 хүүхэдтэй болсон. Бага хүүг нь Ross гэдэг. Нөхөртөөгөө нэг удаагүй байхдаа том хүн дөнгөж 2-3 таа байсан юм уу. Тэгээд бага нь болохоор дөнгөж хүн нэгхэн настай байхдаа энэ хоёр салаад тэгээд 2 хүүхдээ аваад ганц бие ээж болсон ч одоо нөхрийнхөө гэрээс 2 хүүхдээ аваад тусдаа гараад хүүхэд асрагчаар ажиллаж исэн. Тэгээд эргэн тойрных нь хэлэхдээ Carol бол маш хүчтэй эмэгтэй. Нөхрөөсөө салсан ч ерөөсөө бууж өгөөгүй, хүүхдүүдийнхэн төлөө маш сайн ажилдаг, маш сайн хүүхдүүдээ хардаг байсан гэсэн. За тэгээ Carol нөхрөөсөө салаад хэсэг хугацаа өнгөрсөний дараа дахин хүнтэй уулзмаар санагтаад 1986 оны шинэ жилийн үеэр Sean Taggart гээд айгүй хөвгчлөлтэй 2 хүүхэдт нь маш сайн ханддаг хүнтэй уулзаж эхлээд Dunfermline гэдэг далайтай орхон газар руу нүүж оцсон. 2 хүүхэд нь ч гэсэн Sean айгүй сайн аваач гэж хүртэл сүултээ дууддаг болсон. Тэгээ энэ хоёр 2 жил болсны дараа дахиад нэг хөрхөн охинтой болж Lorraine гэж нэрлсэн. Тэгээ далайтай илүү ойрхон бас нэг жижигхэн байшин одоо лагерийн байшин гэх юм одоо тийм байшин худалдаж авсан. Тэгээ амьдардаг газраас нь ерөөсөө 10-15 минутын зайтай. Ер нь энэ гэр бүлийг хинч гаднаас нь харсан айгүй аз жаргалтай гэр бүл гэж харна. Гэтэ Carol-ийн сэтгэл санаа нэлээд докторгүй байсан. Яагаад тэгэхээр Lorraine охиноо төрүүлсний дараа төрхийн дараах сэтгэл готролд орсон байсан болохоор одоо айгүй аз жаргалгүй нэлээд депрессэнд орсон байсан. Тэгээ тийм байсан ч гэсэн хүүхдүүдээ бол маш сайн хардаг, байнгын цуг тоглодог, сайн эхнэр, сайн ээж байсан. За Carol сэтгэл готрлаасаа болж эм өртөл ууж исэн ч одоо эм нь нэг олигтой тус болоогүй. Тэгээ Carol-ийн дундхүү Ross-ийн талаар нэг хальт ярихад Ross бол нэлээд дуу чангатай. Нөгөө хоёрынхоо лидер нэх юм уу да тэгэл байнгын сахилгуудаа тэр хоёроо уруу татаал явж идэг. Тэгээ Lorraine-ийн хувьд бол дуулж бүжиглэх дуртай, нөгөө баг дүүгийнх нь хувьд бол жүжигчин болох мөрөөдөлтэй. Тэгээд ээж ах хоёр нь тэрийг нь маш ихээр дэмждэг. Тэгээд байнгын дууных нь жүжигхэн сургалтанд нь ингээд цуг аваачиж өгдөг, цуг ингээд явж идэг. Тэгээ том уугийнхэн талаар бол ямар ч мэдээлэл байхгүй лээ. Тэгээд өөрөө энэ хэргийн талаар бол том хүн хүсэлт гаргаад өөрийнхөө нэрийг нууцлаад бүх юмыг нууцлана гэсэн хүсэлт гаргасан болохоор том уугийнхэн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Carol хүүхэд асрагчийн ажлыг болж одоо өөрөө хүүхдүүдтэйгээ илүү их цагийг зарцуулахын тулд гэрийнхаа талыг цэцэрлэг болох юм төлөвлөгөөтэй байсан. Тэгээд яг ингээд цэцэрлэг болох гээд бийжсэн, ажиллажсэн үед нь 2 хүүгийнхэн төрсөн эцэг нь нас орчдөг. Тэгэд энийг мэдсэн 2 хүүд бол маш их хэцүү байсан. Өсвөр насны дээрээ байсан болохоор тэгээ сургууль дээрээ хэрэг төвх тарьдаг болоо сүүл рүүгээ бүр ямар ч зориггүй одоо гадуур юм нураадаг, сүйтгэдэг болоод ээж аваасаа хүртэл мөнгө байнгын хулгайлдаг болцсон байсан. Тэгээд хойд автагаа байнгын хэрэлддэг, гадуур хондог, ер нь л хэрэг төвхт айгүй их ордог болцсон. Ингээл 2 хүн байнгын хэрэг төвг гаргаж яхад Carol бол ерөөсөө юу ч хэлдэггүй байсан. Тэгсэн мөртлөө нөгөө бага охин Lorraine нь ингээл жоохон юм хийнгүүт л охин руугаа айгүй уурлал загнаад идэг. Хүүхдээ ерөөсөө загнахгүй байснаас олж бас Sean Carol хоёр их маргалдаж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ хүүгүүдээ ийм сэтгэл санаагаар нь унсныг харж чадахгүй байсан болохоор сэтгэлийн нүр өгөх гээд байнгын бэлгэсэлд авч өгдөг болсон. Тэгсэн мөртлөө Lorraine болохоор бас юу ч байхгүй. Ерөөл бол их ялгартай харцдаг болцсон. Тэгэд ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа том хүн ухаарад одоо хэрэг төвөгч тархаа болоод том болоод насан нь яваад нам суугаад тэхээ бол ер нь бол зүг зүгээр болцсон. Тэгсэн чинь Ross бол эсэргээрээ одоо хүртэл
Яг л адилхан сургууль дээрээ хэрэг тариад байсан ч ээж нь бас л эрхлүүлсэн хിവэрэлсэн. Тэгээ бүр Ross үлдээ бүр давраад хойд аавынхаа төрөвчнээс мөнгө хулгайлаад тэгсэн тэрийг Шон мэдээд Ross хэлсэн чинь Carol бол шууд уртуур нь ороод чи өстө нэрээ сүртэн хүүчийн ингээд төрсөн эцгээ алтчаад энэ чи өстө дугаа муугаа ингээд өмөрчж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө Ross чинь тэр үедээ 16 17 тал лсэн шууд дотроо бодож байгаа штэ. Би те одоо бараг л юу ч хийсэн манай ээж намайг өмөрч юм байна. Хулгай байна уу, юу байна уу өста хамаахгүй. Тим санаатай болчихж байгаа байхгүй юу. Тэгээ охин дүүн бүжиг жүжигийн ангидаа 7 хоногт 2-3 удаа явдаг. Тэгээ тэр үед нь ээж нь хөргөж өгтэй маань л та. Тэгсэн чинь Ross ээжигээ харамлаад бүр уурлаад та Lorraine-тай дэндүү их цагийг зарцуулаад байна гэдгсэн чинь Carol ч гэсэн Ross-ийн гэрт нь ингээд ганцаарнгийн орхиж явсандаа өөрийнх нь буруу муу ээж болж байгаа юм шиг санагдаад гэртээ ирэх болгондоо Ross янз бүрийн бүр бэлэг сэлт мөнгийг ингээд өгдөг болсон. Хойд аав Шон нь Carol-ыг ингэж эрхлүүлж мөнгө хулгайлаад тахтан ч хүртэл юу ч хэлэхгүй байгаа нь бол энэ хүүхдээ ирээдүйг нь алж гин. Одоо л өсвөр насны дээр ахт нь засаж авахгүй бол те одоо ингээд бүр 20 эд настай болоод төрчихэр чинь бүр бүтэхгүй юм болно гэд Шон болохоор Ross чи сургуулийнхаа хажуугаар хагас цагийн ажил хийх гээд үзээч гэд хэлсэн чинь Ross болохоор зөвшөөрөөд хагас цагаар Edinburgh Castle гээд аялагчид жуулчдын их очдог нэг тийм газрын хажууд жижигхэн дэлгүүрт ажилд ордог. Тэгэд энэ ажилдаа ч гэсэн уг нь бол Ross нэлээд дуртай байсан. Тэгсэн ч одоо удалгүй Ross ажилласаа юу улгаалсныг мэдэхгүй мөнгө байсан уу хувц байсан уу ямар ч л байсан нэг юм улгаалаад ажилласаа халагдчихдаг. Тэг гэрийнхэндээ болохоор манай ажлын хүн ажилласаа юм улгаалаад намайг хулгайлсан гэж менежерт хэлээд хэлмэгдүүлсэн гэд худлаалцдаг. Тэг Carol бол мэдээж шууд хүүхэдтэй итгэжсэн. Харин Шон болон ах нь болон дүүнэр нь бол бүгдээрээ за энэ өстө яг худлаа яриад байна гэд мэдсэн. Тэгсэн ч одоо Carol хэлтгүү угаасаа Carol сонсохчгүй айгуул бол дахиад хэрүүл болно гэд хэлэхгүй орхичдог. Тэгээ ажлаас нь халагдсан чинь ээж нь болохоор Ross дахиад 4-5 ажил олж өгсөн. Яг өөрөө Ross-ийн өмнөөс нь нөгөө CV-г нь явуулаад бараг бүх ажил дээр наваачиж уулзуулаад тэгж яхад чинь дахиад Ross одоо 4-5 ажилд ингээд орцсон шүү дээ. Тэгээ өнгөтэй тэр ажилнуудаасаа бүгднгээс нь халагдчихдаг. Тэгээ Carol тэрийг нотхтой болохоор дандаа ажилтт нь л ингээд болохгүй бүтгүйсэн болохоор манай Ross ингээд ажилласаа халагдаад байна л гэж боддог. Хизээч Ross-ийн хүүгийнх нь өөрийнх нь буруугаас болчих гэж боддггүй байсан. Тэгээ бүр дээрэс нь Ross одоо байнгын мөнгө өгдөг. Тэгэл Ross болохоор худлагаасаа ажил хайж байгаа юм шиг хаяаж үжиглэл ер нь гэртээ ингээл зургт үзэл хаалаад л гэвтчихдэг гэсэн. Шон хэлэхдээ Carol бол хүүгээ муухан болж хүмүүжүүлснийг мэдчихсэн ч ерөөсөө өөртөө хүлээн зөвшөөрөөгүй. Яагаад тэгэхээр өөрийгөө муу ээж байж Ross-ыг буруу эрхлүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүйгээсээ болоод улам их Ross-ыг эрхлүүлээд идэг байсан гэж хэлсэн. Тэгээ одоо бүр 20-наас хүрсэн ч гэсэн Ross бол яг л хിവэрсэн юу ч өөрчлөгдөөгүй. Бүхэл юм Ross-ийн хэлснээр байдаг. Тэгээ тэрнээс нь болоод хамгийн эхлээд том хүн гэрээсээ нүгээд гэрийнхэн тэгээ бүгтэнтэй нь холбоогоо таслаад хаашаа чимнэг тийш нөөцөн. Тэгээ дараа нь Шон Carol-аас алж одоо тусдаа гарцсан. Тэгээ одоо гэрт болохоро Carol, Ross, Lorraine гэдэг энэ гурван амьдардаг. Ross, Carol хоёр Lorraine-ыг аюу их ялгарладаг. Бүр одоо 10 жилийн жоохон хүүхдүүд шиг Lorraine-ыг ингээл хоорондоо өмнө нь ингээл муулж ярьж мараал инээж минээж идэг байсан. Lorraine аавандаа ингээл хаяа очдог. Тэгэл буцаад гэртээ ирэх юм аюу дургу. Тэгээд одоо яагаад аав дээр нүүж очиод цуг амьдраагүй юм мэдгүй. За ингээд энэ гурван амьдраад байж итэл нэг орой Lorraine найзуудтайгаа, Ross найзуудтайгаа гарчаад шүн гэртээ яг нэг цагт ирж таарсан юм байна л та. Тэгсэн чинь унтчихсан Carol-ыг одоо ээж нь дээд давхарт унтчихсан. Тэгсэн чинь доод давхарт амар чанга ингээ хүний хэрэлдэх дуу гараад чимээ гараад очсон чинь Lorraine орон дээрээ хүнжил дотроо ингээд орцсон, атрилтцсан ингээд бөөрийнхөө олцсон, кивтцэн. Ross дээр нь гарцсан Lorraine руу ингээл чи надаас илүү гэж өөрийгөө боддсон биш үстэй өстой чам бүх юм байгаа гэж боддсон юм уу гэж бүр дүүгээ хаа хамаагүй цогчисэн ингээд зодчихсан. Тэр үед нэг ороод ирсэн байгаа байхгүй юу. Тэгэл энэ үед Lorraine бол бүр айцсан хөдлөгчгүй яг ингээл бөөрийнхөө олол өстой доош хараад юу ч хэлэхгүй ахта зодуулаад хөвчихсэн. Тэгээ ээж нь болохоор Lorraine-ийн өрөөнд орж ичээд юу ч хэлэхгүй зүг зүгээр хар зогсчихсан. Тэгэл шууд дээшээ гараад яваад өгсөн гэсэн. Тэгэл яг энэ үеэс болохоор Lorraine бодож байгаа хгүй за энэ гэр бүлтэй ер нь бүтэхгүй маань гэд найз залуутайгаа
нүгэд явцдаг. Тэгээ одоо бол тэр найз залуу Лорены нөхөр нь болсон. За ингээд Ross ээжтэйгээ хойлохна гэртээ амьдрах болсон. Тэгэл хажууд нь Ross-ыг шүүмжлэх, буруу юм хийсэн үед нь хэлэх хинж байхгүй байсан болохоор Ross бол улам бүр эвтэрч исэн, муухай мангас шиг болчихсон. Carol нөгөө тал гэрээ цэцэрлэг болгоцсон шүү дээ. Тэгээд тэрэндээ ганцаараа өдөржин ажилдаг. Тэгээд дээрэс нь хүүгийнхаа хувцсыг нугаа, өрөөг нь цэвэрлэн, хоолыг хийн, ер нь л бол бүх юмыг хийж өгдөг Ross. Тэгээ энэ үед чинь Ross бол бүр 25 та том залуу болсон байсан шүү дээ. Тэгээд ээжээрээ бандаж авгаалахад ээж нь ихэр асал. Тэгээ ерөөсөө ажил хийдгүү, ээжийнхээ банкнаас дураараа мөнгө авдаг. Тэгээд ээж нь ч тэрийг мэддэг ч байсан юм уу, үгүй юм уу, мэдээд ч юм мэдгүй байсан юм уу мэдгүй. Гэхдээ ер нь бол Carol банкныхаа хуулгыг нөгөө нэг дансыг ерөөсөө шалгадаггүй байсан. Тийм болохоор дураараа Ross бол мөнгө авдаг байсан. За тэгээ Carol бол хүүгээ бол тултал нь эрхлүүлдэг, байнгын дэлгүүр дагуулж явна, юм авч өгнө, аялал дагуулж явна. Ер нь л юу л Ross хүснэ Carol ингээд аваад өгчдөг, хийгээл өгчдөг байсан. Тэгэд яг энэ үед Ross Lorraine татаархдаг болсон. Тэгээ яагаад гэсэн чинь Lorraine гэрээсээ нүүж гарснаасаа хойш ээжтэйгээ 7 хоногт нэг удаа уулздаг. Тэгэл оройн хоол ч юм уу те эсвэл ойрхон кофе маф уудаг болсон. Тэгээ тэрийг нь хараад атаархад ингээ боддог хэвээр амар тэнэг. Тэгээ ээжтэй Лорентэй битээ уулзаа те надад таалагдахгүй байна гэж хүртэл хэлжсэн. Тэгээ одоо бараг эхний удаа Carol дотроо ингээд Ross үгүйгээд хэлжүүл яадаг болоо гомдоочих юм болов гайгүй болов гэд бодож жагаад нууцараас охинтойгоо уулздаг болж байгаа байхгүй. Тэгээ Ross тэрийг нь яаж байгаа чинь мэдчихдэг. Тэгэл байгаа газарт нь очиод ээжигээ яг одоо гэртээ ир гэж хэлэнгүүт нь ээж нь ингээл за хэрүүл мэрүүл янз бүрийн юм болоод яах ингээл гэрлүүгээ харьцдаг байсан. Тэгээд бас Lorraine хурман дээр Ross Carol гэсэн байгаа байхгүй юу? Ross ээжигээ биенээсээ салахгүй хинтээ юм ярина. Ross байнгын хажууд нь нэжэдэг болсон. Тэгэл ерөн цаг явах тусам Carol хүмүүстэй уулзгаа болж исэн, нийгмийн амьдралаасаа багаар холдож исэн. Яагаад тэгэхээр Ross-ос болоод тэгээ сэтгэлийн хямралтай байсан Carol-ийн сэтгэл санаа нь бол бүр л улам өдөр ирэх тусамд орж исэн. Тэгээ сэтгэл зүйчтэй ярилцж агаад сэтгэл зүйч нь антидепрессант гэдэг сэтгэлийн гүн хямралт удаг бас юм бичиж өгсөн. Тэгээ тэрийг нь Ross очиж эмээ сангаас авдаг. Тэгээд ээжтэй хүртэл хизээ эмээ нөхөө байх уу гэдгийг Ross шийддэг болсон. За тэгээд ээж нь гэрээсээ гарахгүй ганцаараа байсаар агаад бүр бодит байдлаас тасарсан гэх юм уу да. Ross-ыг өөрийнхөө баатар амьдралтанд байгаа ганц өөрийнх нь төлөө л байдаг хүн гэд итгэцэн. Тэгэд 26 тайдаа Ross ээжтэй Amazon-д ажилд орсон гэд худлаа хэлээд өглөө 9 цагт гараад орой 5 цагт орж ирдэг. Тэгэл ээжтэй худлаа өнөөдөр юу өстө нэрэ ажил дээр амар байлаа, айгүй их ядарлаа гэж худлаа хэлэл. Тэнгүүт ээж нь хөөгөөс та барах ч шүү миний хүүч айгүй мундаг шүү гэж өдөөс нь хэлдэг. Тэгээд тэр хоорондоо Ross ч болохоор нөгөө 15 минутын зайтай лагерийн байшин авсан гэсэн шүү дээ. Тэрэндээ очиж хөвтөж жагаад орой гэртээ ирдэг байсан. Тэгээ энэ үед Carol ч гэсэн Lorraine-тэй бараг ерөөсөө уулзгаа болсон. Lorraine ч гэсэн ээжээсээ зайгаа барьж эхэлсэн. Яагаад тэгэхээр ч одоо ойлгомжтой Ross тэ таныг ийм байдал төрөгчийн сэтгэл готролд орсон шалтгаан чинь Ross штэ гэдэг хэлэнгүүд Carol ингээд ууралцдаг байсан. Carol ч гэсэн зайгаа бариад Lorraine ч гэсэн ер нь бол зайгаа барьж эхэлсэн. Тэгээ Carol дээрээс нь бодохдоо Lorraine тэ намайг ингээ хайчлаа. Ёстой ээжигээ боддгоо сонио охин байгаад уурлаад тэр өдрөө гэртээ очиод одоо шууд гэрээслэлээсээ охиныхоо болон том өвгийнхаа нэрийг аваад хайчдаг. Тэр өдрөө гэдэг нь нөгөө энэ Carol, Lorraine хоёр уулзсан. Тэгээ Lorraine хэлж байгаа байхгүй ёстой та над Ross-ыг ингэж эрхлүүлэхэ болооч ёстой. Сэтгэл готролд орж байгаа чинь Ross чинь буруу штэ гэсэн чи ээж нь юу яриад байгаа ингэж уурлаад тэгвэнгүүтээ гэртээ очиод гэрээслэлээсээ охиныхоо болон том өвгийнхаа нэрийг ингээд аваа хийцэн. Зөвхөн Ross-ыг л ингээд өв залгамжлагчаараа тавьчдаг. Гэрээслэлтэй болохоор Ross миний төлөө өөрийнхөө амьдралаар амьдрахгүй намайг харах гэж надтай цуг байгаа болохоор би хамаг юмаа Ross түлтэж ийн гэж бичсэн. Ross л ерөөсөө юу ч хийдгүй шүү дээ. Ээж нь л хамаг юм хийдэг. Хоолонд, хувцас, унар баг орооч ерөөсөө өөрөө хураадгүй бүхэл юм ээж нь хийдэг. Тэгж ах чинь Carol бол бодохдоо өөрийг нь асардаг, өөртөө цуг байж байгаа болохоор миний хөл өстой надад л хайртай гэд ингээ ботцсон. Ross тэгж бодолтол нь тарих толгойг нугаацсан байсан. За ингээд 2013 онд Ross-ийн 30 насны төрсөн өдрөөр Carol Ross хоёр хаа байсан Нью-Йорк руу аялахаар явсан. Тэгээд тэр үед Carol-ийн
ойр татных нь их гайхажсэн гэсэн. Яагаад тэгэхээр Carol ер нь бол гэрээсээ бараг гарахаа болцсон хүн. Яагаад гэнт ингээд ийм хол Нью-Йорк руу очив юм болоо. Айгүй бол Ross-ийн хийж байгаа зүйл ахтай гэд гэрийнх нь бодсон. Тэгээд энэ хоёр чинь Нью-Йоркт очиод Central Park тэгэл Empire State Building жуулчтай очтой газар очиж байгаа бол буцаал гэртээ ирсэн. Тэгээд гэрийнх нь энэ хоёрыг тийшээ явсныг яаж мэдсэн гэхээр Ross Facebook дээр ээжтэйгээ авахулсан бараг 400 гаруй зургийг араас нь ингээл постлоодсэн. Тэр үедээ Lorraine Ross-ийн постлсан зургуудаас ээжигээ ингээ харсан ч амар царай алдсан, турцсан байна гэд ээж рүүгээ санаа зовоод залгсан ч ээж нь ерөөсөө утсаа аваагүй ээжтэйгээ ирч чадаагүй. За ингээд жилийн дараа 2014 онд ашгүй нэг Carol ойлгож эхэлж байгаа байхгүй юу? Ross өөрийнх нь толгойг нь угаагаад байна. Тэгээд өөрийг нь контролтой, хяналттай байлгаад байгааг нь мэдээд ер нь хэр их намайг тэнэгтүүлж надаас мөнгө төгрөг авсныг шалгасан чинь хадгаламжнаас нь бол бүр маш их мөнгөийг авсан байсан. Тэгээд Amazon дээр ажилладаг гэсэн ерөөсөө шалгана гэд нэг өдөр Ross-ыг артаас нь дагж агаад лагерийн байшин дээр очиод тэндээ өдөржин байдгийг нь мэдчихдэг. Тэгээд тэр Amazon шал худлаа энэстэй юу ч хийдгүү. Худлаа юм байна гэд ингээд мэдчих жоохгүй. Тэгэл тэр өдрөө Ross ажилласаа ирлээгээд ээжтэй хэлсэн чинь Carol шууд хүүгийнхаа мөнгө булгаалсныг худлаа ярьсныг асуусан чинь Ross бол шууд уур нь хүрээд өөдөөс нь орилоод тэгсэн чинь Carol чи одоо нүүж гар хоёлаа тустай амьдрий гэсэн чинь Ross тэр үедээ ингээл ууранд болохоор за гэд хэлчихэд 2-3 хоногийн дараа нүүж гарахаа болчтой. Тэгэл ер нь хэрүүл мартагдал Carol ч гэсэн Ross ч гэсэн өөрт нь яг яаж амьдарчсэн тэр шиг өргөжлүүлэл амьдарч. Тэгээд энэ хоёр бэжсэн чинь удалгүй дахин 12 сард Carol Ross хоёрын дунд бол маш том хэрүүл маргаан гарсан. Carol Ross чи манайхаас яг одоо нөхөхгүй бол би чиний нэрийг грэслэлээсээ авч хаялаа гэдгийгсэн чинь Ross бол нэлийн ууралж исэн. Амьдралдаа ганц ч удаа ээжээс үгүй гэдэг үг сонсч үзээгүй. Тийм болохоор Ross-ийн дотор бол маш их үзэн ядалт ингээд уур хилэн байсан. За ингээд бэжсэн чинь 12 дугаар сарын 22-нд Carol ерөөсөө ажилдаа ирдгүү. Тэг гэрээсээ ажилтдаг хүн чинь нөгөө гэртээ цэцэрлэгтэй штэ тэрнээсээ ажилтдаг. Ирэхгүй байсан чинь хүмүүс нь цуг ажилтдаг хүмүүс нь гайхаж байгаа хгүй. Тэрэндээ цэцэрлэгтэй бас нэг 2-3 багштай цуг ажилтдаг байсан мэлээ. Тэд нар ингээл гайхаал тэгснээ за нэг өдөр юм чинь гайгүй ах маргааш хүртэл хүлээгээд маргааш буюу 23 нь болсон чинь цуг ажилтдаг багш нар нь гайхаад Ross болохоор чи ээжигээ цагтаа дуцсаж хэлээч ээ. Алга болоод 2 хоног болчлоо штэ гэсэн чинь Ross болохоор non emergency гээд яаралтай тусламжийн цагтаа биш одоо зүгээр түргэн бус тусламжийн цагтаа гэх юм уу да тийшээ залгаад манай ээж гэртээ ирээгүй 2 хоног болж байна. Тэгээд өнгөрдөг 7 хоног сэтгэл зүйч дээр очиод би эндээс явмаар байна гэд хэлсэн. Тэгэд өөрийнхөө ээжийг амиа орлох гэж байж магадгүй эсвэл аль хэзээ өвгцэн байж магадгүй гэдгээ цагтаа хэлж байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө уцаар ярихдаа бол маш таймнаар хэлжсэн. Тэгсэн чинь уцаар ярьжсэн хүн юу наа чин яаралтай тусламж руу залгахаар хэрэггүй штэ гэд цагтаа нар руу хэлээд цагтаа нар шууд Carol-ыг хайх ажлаа эхлүүлсэн. Энэ үед Ross дүүрүүгээ залгаад ээж алга болчлоо гэсэн чинь Lorraine бол шууд дотроо ахыгаа ямар нэг юм ээжэд хийцэн байна гэд энэ айгуул бол худлаа ярьж байна гэд дотроо бодож исэн. Тэгээ цагтаа нар Carol алга болдог орой Ross Carol хоёр хэрэлцэн гэдгийг мэдж байгаа. Тийм болохоор Carol Ross-оос хэсэг хугацаанд ч гэсэн холдох гээд тэд өөр тийшээ явцсан байж магадгүй гэд гэрээхнээс нь хаашаа явсан байж болохыг асуусан чинь гэрээхн нь бол бүгдээрээ Carol хизээч ингэж гэрээсээ явахгүй. Ross-ыг гэрээсээ хэд удаа хөөжсэн. Ross л явах ёстой хүн. Carol бол гэртээ байж ах ёстой хүн гэд хүн болгон хэлжсэн. Тэгээ цагтаа нар Carol-ийн гэрийг нөгөө лагерийн байшин хоёуланг нэгдсэн ч юуж болоогүй. Тэг ядаж ийшээ тийшээ явлаа гэсэн онгоцны билет ч юм уу юу ч биш магадгүйгээд хайсан чинь бас л юу ч болтдгоо. Тэгээ энэ үед бол Carol-ийн гэрээхнийг 2 байшин руу орж болохгүй. Яагаад гэх юм бол мөрдлөг эд дундаа явж байгаа болохоор гэд хорцсон байсан мөлий. Тэгээ Carol-ийн гэрээхэн бүгдээрээ Carol-ыг хайгаад уйлган уйлаа санаа зовхон зовоод ижсэн чинь Ross бол гадуур найзуудтайгаа гараал, уугаал, шөнийн night club-уудаар явжсэн. Тэгээ бас зөндөө онлайнаар болцоонд янз бүрийн эмэгтэйчүүдтэй ч гэсэн гараал ороод явжсэн. Тэр болзоонд гарсан, хоолнд орсон биелээ бүгднгийн ээжийнхаа кредит картаар төлсөн байгаа байхгүй. Тэг ингээд 12 дугаар сарын 25 болж нөгөө Christmas-ийн баяр штэ.
Тэгэл Лорен нөхөртэйгээ аавындаа очиод байжсэн чинь өглөөний 8 цагт Шоны нөгөө хойд аавынх нь гэрт нь 2 цагтаа ирээд Carol-ийн машиныг хотын захаас оллоо. Тэгэд машины багаж нь Carol-ийн цүнхэн ол. Хүн чинь ингээ машин барихдаа уртлын суудал дээр юм уу, артлын суудал дээр л цүнхээ тавиндаа яагаад багажиндаа хийцэн болоо. Энэ айгүй их сонирн байна гэд хэлж байгаа байхгүй гэрийнханд нь. Тэгсэн чинь Лорен болохоор манай ээж машинд ороод шууд цүнхээ уртлын сандал дээр тавиал дараа нь бүсээ зүгэл тэгэл машинаа жолоодод явдсан шүү дээ. Ерөөсө багажинд их ёсгүй дэгээ цагтаа нарт хэлсэн. За тэгэл цагтаа нар үргэлжлүүлэн Carol-ыг хайж байгаа хооронд Ross 28-нд Facebook дээрээ миний ээжийг хайж байхад бусалж агаад Facebook дээрээ бас шеэр хийж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Ээж минь утахгүй гэртээ ирнэ баха гэд бичсэн байсан. Тэгээ Carol-ийн эргэн тойрныхан Carol-ыг амиа орлсон гэж бодоод Ross Lorraine хоёрыг бол их өрөвдөжсэн. Дөнгөж ээжигээ алдсан. Туслаж дэмжих юм юу вэ? Тал талаас бол анхаарал халамж иржсэн. Ross бол энэ маш ихээр таалагдчихсэн. Бас дээрээс нь бааранд тааралцсан хүмүүс хүртэл Ross ингээл луухан авч өгөөл өстэй эвидээ чи ээжигээ алдсан гэл өрөвчсөн. Тэгээ байж идэл 12 дугаар сарын 30-нд цагтаад нэг Ломбардын эзнээс дуудлага ирсэн. Тэр нь болохоор алга болсон Carol Taggart-ийн хүү Ross энд ирсэн ээжийнхээ цаг бүгч хоёрыг заръя гэд орж ирж байна. Тэгээд утахгүй ээж нь нэрнэ гэж бодож явах ёстой хүн яагаад зараад явж байгаа юм бол ирэхгүй гэж бодоод зарах гээд байгаа юм бахтаа гэд цагтаа нарт руу залгаж ийн гэдэг. Тэгсэн чинь цагтаа нар тэрийг нь мэдээд Лоренаас цаг бүгч хоёрыг асуусан чинь Лорен болохоор ээж энэ цаг бүгчийг бол байнгын зүүж явдаг. Сүнд орохдоо унтахтаа ч зүүдэг. Тэгээд Ross яг ямар нэг юм ээжэд хийцэн байна гэд цагтаа нарт бол дахиад хэлж байгаа байхгүй Лорен. Тэгэл цагтаа нар буцаад Carol-ийн машин дээр очиод сайн ажигласан чинь жолоочийн суудлыг арагшаага тултал нь хойшлуулсан. Тэгээд Carol болохоор ерөнхийдөө бол намхан дуу хүн байсан. Тэгэд хэрвээ машин барьсан бол хөлн тормосон дээрээ хүрхээргүй хол аргачлуулсан байсан. Дээрээс нь машиных нь GPS-ийг шалгаад утсан чинь хамгийн сүүл Carol-ыг яг алга болдог өдөр нэг хаяг руу явсан байсныг мэдээд тэр хаягаар яваад очисон чинь нэг 30 хэдэн настай эмэгтэй хаалгаа тайлаад Carol гэдэг хүнийг танихгүй штэ. Харин хүүг нь мэдэх юм байна. Carol-ыг алга болдог 12 дугаар сарын 22-нд Ross бит 2 болцоонд гарсан. Тэгчээд манай гэрт ирж хонсон штэ гэж цагтаа нарт хэлдэг. Тэгээ энэ цагтаа нар бүх энэ мэдээллүүдийг ингээд аваад дахиад нэг удаа Carol-ийн гэрээг нь зөвхөн 24 цагийн хугацаатай нэгчих ингээд эрхийг аваад эхлээд Carol-ийн гэрт нь очиод бүр нэггүй нэгтсэн чи юу ч олдгүй. Тэгээ дараа нь Ларийн байшингийн очиод нэгчээд үтсэн чи ингээд хаалгаар ингээд орсон чи шууд байраар дүрэн бэлэснээ үнэртчихсэн. Тэгэд байшинд бүр гүн цэвэрлэгээ хийцэн нь бүр ингээд яг харахад мэдэгдчихсэн. Тэгэл тэднийг цагтаа нар ингээд харчаал шууд ингээд сэжигтэй болчихж байгаа байхгүй. Тэгэл цагтаа нар цэвэрлсэн цус олдог люминал гэд бодсоор гэрийг нэгчиж үтсэн чинь гэрийн шал хан бол бүгдээрээ цэнхэр өнгөтэй олж цусны толбнуудыг цэвэрлсэн байхыг олдог. Энэ люминал гэд бодсоор ингээд харах юм бол хэрвээ цус олцсон байх юм бол цэнхэр өнгөтэй болт юм бэлээ. Тэгээ бүр хан дээр нь гарны хурууны ингээд зүхтааж байгаа юм шиг юм хурууны цусны тал бүртэл болцсон байсан. Тэгэл цагтаа нар Carol-ийн биеийг байшингийн эргэн тойронгоор нь бүхэл бүтэн байж болох газраар хайсан ч байдгүй. Тэгсэн чинь нэг цагтаа байшингийн доор нэг зойр шиг юм байна штэ. Тэрийг ингээ шалгасан хүн байна уу гэж асуусан чинь хинч байгаагүй. Тэгээ шалгаад үтсэн чинь юу ч байдгүй. Тэгэл эргэн тойрных нь байшингууд бүгдээрээ яг тийм зойртой байсан болохоор хуршийнхэн байшингийнх нь доотлын үзээд үзье гэд хаалгын татсан чинь тэнд 55 настай Carol-ийн цогцыг аль хэзээ илчирч эхэлж яхад нь олдог. За цогцсол биеэрээ нийл хатсан тустай биеэр нь дүүрэн гэмтэл болсон байсан. Задлан шинжилгээгээр гэрийнхэн нь ирж Carol мөн үү биш үү гэдгийг батлах гад ирэхэд Carol-ийн толгойг бол даавгаар хаацсан байсан. Яг л гэрийнхэнд нэм амар байдалтай байсан Carol-ыг харуулмаар байсан учраас тэгэж толгойг нь нуусан гэсэн. За гэрийнхэн нь Carol-ыг яг яаж мөн байна гэдгийг баталсан гэхээр гар дээр нь байсан нэг хөх ягаан өнгөтэй сарнаа шивээсээр баталсан. Тэгээд Lorraine Carol хоёулаа хөх ягаан өнгөнд айгуу дуртай байсан мэлээ л дээ. Тэгээд моргийн үүдээр Sean Lorraine хоёр орж ирэл энэ бол яг Carol манай хуучин эхнэр манай ээж мөн байна гэж
таньсан. Тэгээ задлан шинжээч өгсөн шалтгааныг хэлэхэд 22-ны үүрээр нас орсон байна. Тэгээ хэрцгийгээр зодуулсан. Нүүрлөө нухаан алттал шанаадсан. Тэгээд өгсөн шалтгаан нь алуурчин гараараа хөтлөн хоолойг нь боомлсноор өгсөн байна гэсэн дүгнэлт гаргадаг. За ингээд цогц олдсноос 2 хоногийн дараа цагтаа нар Ross Taggart-ыг баривчилж аваад Ross бол бүтэн жил шуугуурлаа хүлээж шорон суусан. Тэгээ шүүх хурал 2015 онд болж Ross-ыг буруутайгүй юу гэд нэг асуудаг шүү дээ. Тэгсэн чинь Ross бол шууд ээжийнхээ өхөл би ямар ч буруу байхгүй. Би хэргийн талаар бол юу ч мэдэхгүй байна гэж хэлсэн. За ингээд хамгийн ихэнд дүү Лоррайныг гэрчээр дуудаж Лоррайн шүүхийн бүрэлдэхүүний өмнө бол Ross-ыг өөрийг нь яаж зодж исэн бүгдийг хэлсэн. Тэгсэн чинь Ross ингээд тэрийг сонсоод Лоррайныг ингээд яжилж байгаа маягтай тэгэл ингээд нэг мохоо өнгөрөөд идэв штэ. Тэгэл суугаадсан. Дараа нь хойд аав нь гэрчээр гараад ярахад бол Шон бол дуугаа доошоо хараад одоо бараг айсан байдалтай суужсан. Шон хэлэхдээ Ross өгсөн хүний биеэс бүгд суулж авсан. Тэр өгсөн хүн нь өөрийнх нь төрөөсөн ээж байсан. Ээжийнхээ бүгжийг дараа нь суулж авчаад ломбард явсан. Ross бол шуналтай өөрийгөө хэмэнд дотцсон банд. Ээжигээ алснаар өөрт нь байр машин мөнгө бүх юмтай болохоо мэдчихсэн болохоор алсан. Ross бол жинхэнэ чөтгөр л гэсэн үг гэж хэлсэн. За Шоны дараа бол Ross-ыг шүүх дуудахад Ross ладаалтал ингээл би ээжигээ өхөлт ямар ч хамааралгүй би ерөөсөө алаагүй гэл тэгээдсэн би мэдгүй юу ч хийгээгүй би буруугүй гэд юу ч ярихгүй байсан болохоор яг одоо яг тодорхой юу болсон талаар сайн мэдгүй. Гэтэ цагтаа нар тэр өрөө яг юу болсон талаар өөрсдийнхөө хувилбарыг хэлж байгаа хгүй шүүхийн бүрэлдэхүүн. За 12 дугаар сарын 21-нд Carol Ross хоёрын дунд маш том хэрүүл гарсан. Тэгээ Carol Ross чи яг одоо нүүж гар гэж хэлэхэд Ross-ийн уур нь хүрээд ээж үгээ дайрч зодож эхлээд ухаалттал нь цохиж унаасан. Тэгээ яг тэр үедээ Ross бодохдоо бол ээжигээ алчлаа гэж бодож исэн. Тэгээ дээшээ ээжийнхээ өрөө рүү орж орны давааг доошоо авчираад биеийг нь ороогоод дараа нь олсоор ороогоод ээжийнхээ машин руу ээжийнхээ цогцыг хийгээд лагерийн машин руугаа яваад орны дор тавьсан. Тэгээд Ross бодохдоо за цогцыг нууцсан юм чинь болчлоо гэж хувьдаа бодож исэн. Тэгсэн чинь Carol утгаас ирээд сандраа зүхтаах гэж оролдож байхад Ross тэрийг нь мэдээд нуруунаас нь барьж байгаа дээш нь харуулад хоолойг нь 2 гараараа барьж агаад нилээн хэдэн минут боож эхэлсэн. Них амар энэ үед чинь ээжийнхаа өөдөөс энэ хоёрч бибин рүүгээ ширтэлцэж байгаа шүү дээ. Тэгж яхад чинь бол юу ч бодохгүй ээжигээ хайрлахгүйгээр тэгээд боомлж алж байна гэдэг чинь бол бүр амар. За тэгээд Ross ээжигээ үхснийг бүр баталгаатай болтол нь ингээ боомлсныхан дараа буцаж орон доогоор хийчээд удалгүй тэр өдрөө онлайн болцоонд гардаг аппараа танилцсан хүүхэндээгээ болцоонд гарсан. Тэгчээд тэр хүүхнээдээ хончоод маргааш өглөө ээжийнхаа машиныг хотын захад аваачиж хаяад 2 хоног гэртээ байжгаад цагтаа дуудсан. Дараа нь цагтаа нар лагерийн байшинг нэгчиж үзнэ гэхэд 25-ны өглөө байшин дээр очиж цогцыг хөршөөхөө байшингийн доогоор хийж нуучаад гэрээг тэр чигтэн цэвэрлсэн. Тэгсэн чинь тэр Белеснааных нь үнрээр цагтаа нар нэг юмыг сэжиглээд люминол хэрэглээд Carol-ийн цусыг олсон гэсэн дүгнэлт гаргасан. За ингээд шүүхийн бүрэлдэхүүн Ross-ыг Carol-ийн өхөлт буруутай гэж насаар нь хорих яллыг 18 жилийн тэнцэнтэй өгсөн. Тэгээ Лорен шүүхийн дараа бол хэлэхдээ Ross шүүгдэж авах хоорондоо ямар ч харамссан шинжгүй бүр ямар сэтгэл хөдлөл байхгүй сууж исэн. Тэгэл дотроо Лорен бол бодохтой арайчтай гэл бодож исэн. Ядаж харамсаж байгаа ч гэсэн нэг юм үйлдэл хийгээчтэйгээ дотроо бодож исэн гэсэн. Тэгээ дээрэс нь Carol гэрээслэлтэй нөгөө ганц Ross хамиг юм үлдээсэн штэ. Тэгсэн чинь Ross бол тэр байр, машин, үнэт эдэлгээд бүх юмыг өвлөд авцсан. Тэгэд ээжигээ алсан ч гэсэн гэрээслэл зааснаар нэрэн бичигдсэн авах ёстой хүн л аавна гэсэн хуультай. Тэгээд энэний талаар эсэргүүцсэн хууль одоогоор байхгүй байгаа. Тэгтээ Лорен болон хойд аав нь энэний талаар эсэргүүцээд тэгээд нөгөө change.org гэд тэрэн дээр өргөдөл гаргацсан байгаа юм бэлээ. За тэгээд миний энэ хэрэг дээр олж чадсан мэдээллүүд нэг иймэрхүү байна. Тэгээд дараа 7 хоногийнхоо дугаараараа уулзтлаа. Баяртай.
就到这生求我。